За сайн бацхан өдрийн мэндэ Тархины хакер подкастынхаа ээлжил дугаарыг эхлүүлж байна. Тэгээ энэ өдрийн дугаараар бол бид Тэнгэрийн сургуулийнхаа үндсэн боловсон хүчнүүдийг гэдэг юм да бид нар ч одоо бас 3 жил гарсан сургалт явуулчлаа. Тэгээд одоо төрүүчийн үрдүн гараад бид нар олон нийтэд үйлчлэх тал руугаа бас нэг тодорхой ажил хэргийг эхлүүлэх тэр ажлын босгон дээр ингээд ярьцлага хийгээд эхэлж байгаа хүмүүсээ одоо бас цуурлаар Овдстон гэд баг бүрдсэн. Тэгэхээр багийнхаа хүмүүсийг цуурлаар танилцуулаад үнэхээр ямар эрдэм өвдөстэй юм бэ, хүмүүст яаж тусалж болох вэ гэдэг талаас цуврал ярилцлагууд хийх гэж байгаа ихнийх наа. За тэгээ манай зочдойгоо танилцуулъя. Оюун гэрэл гэдэг бүсг байгаа. Төмөн дэлгэр гэдэг бүсг байгаа. Оюун энэ хоёр бүсгүүдтэйгээ өнөөдөр яриаг ярина. Оюун гэрэл маань бол нэг гоц мэдрэхүйтэй гэж хэлмээр юм уу даа. Хослмол ухамсар гэдэг нэг яриад байсан манай үзэгчид санаж байгаа болоо яах гэж байгаа бол тэр тийм ил далтын ертөнцийг мэдэрч харж чаддаг. Тэгээд хүний амьдралын өнгөрсөн одоо ирээдүйг та нэгт харж чадхаар бэлтгэгдсэн гэдэг юм уу. Тэр авяас чадварын тухай ярилцмаар байна. Ер нь энэ авяас бэлэг хизэнээс эхэлсэн хизээ анх ер нь мэдрэгддэг байсан. За сайн байцгаана уу. Тэгээд за хүүхд нас руугаа очие гэж үчинд бодсон тийм үү. Хүүхд тахта бид нар ээж аав нэгэн кейс ярил л да. Манай ээж минь эмч хүн байсан. Тэр үед пудр гэдэг юм айгаа хавар хуурай пудртэй. Хуурай пудрээрээ ингээд ээж минь нүүрээ ингээд бодцохад тэгээ ингээд хуурай пудр юм чинь ингээд ингэрээр насардаг шүү дээ. Тэр ингээд сайхан гөвөөд ингээд сууж явах нь харахад охин хүүхэд надад их сайхан байдаг гэсэн. Тэгсэн чинь нэг өдөр ээжтэй би хэлж байна. Ээжээ маргааш манад хулгай орох нэ. Таны нөгөө энэ гой пудр тэгээд авдарнаас дээлийн торг чихрийг чихэндээ ийм юм хийсэн. Ийм хүн хулгайлаа явах гэж байна гэж. Хэлсэн. Би тэр хэлснээс сандгийн ээж мэн гэсэн дандаа тусч ирдэг. Тэгээд би өглөө хичээлдээ явчаад нэг цаг их 12 өнгөрөөд хичээл минь тардаг. Тэгэл шууд гэртээ ирсэн чинь яг юм чихэндээ юм цагаан юм зүүцэх хүн надтай хаалга ингээд зөөрөд өнгөрдөг. Тэгээ ороод ирсэн чинь авдрын хаалга одоо таг онгорхой байсан. Бидний үед бол авдрын таг онгорхой гэж юм байдаггүй. Дандаа цоочтой байдаг гэсэн. Тэгэл нөгөө энэ яг ч юм зөнгөөрөө энэ авдрынаас энэ хүн юм хулгайчлаа гэдгийг мэдээд буцаад манайх эмэгтэй аягүй ойрхон байдаг гэсэн манай гэр. Гэртээ ээж дээрээ гүйчихчихэд ээжээ нөгөө чихэндээ юм хийсэн хүн чинь хулгай хий явчлаа. Яг энэ гэрээ хаалга хэвдсэн аюу авдрын таг юм онгорхой байна, авдрын онгорхой байна гэж. Тэгээ ээж хүрээд ирсэн чинь жинхэнэ ээжийн пудертэй тийм торгон моргол болсон байсан. Хэдвэр ангиу? Тэр тэгэхэд бүр анги бишээ бүр дөнгөж нэгдүгээр ангид л орсон байх уу юм уу да тэр их баг бай. За тэгээ түүнээс хойш нөгөө ээж минь эмнэлэгт яддаг болохоор охин хүүхд үсээ самнуулах хэрэг гарна. Ээжийнх эмнэлэг дээр очино. Тэгээ төрөхтөөс учраас нөгөө ээжүүдийн одоо нөгөө төрөх цаг болсон өвдөж байгаа ээжүүд байсан. Тэгэхээр тэр ээжүүд нөгөө ээжээ энэ анагийн ихчин гидсэн дотор юм орт уяагаар ингээд толгоогоо ороодсон хүүхд байна, эмэгтэй хүүхд байна, эрэгтэй хүүхд байна гэж хэлдэг байсан. Тэгээ ээж минь за дугай чимэглээд дугай гэдэгсэн сүлдээ за эмнэлэг дээр ирээд хэрэггүй гэж тийм шүү дээ. Тий. За дараа нь бас би тэр үед одоо цэцэрлэгт байсан юм шиг байна. Ахлах бүлэгт. Тэгээ тэр үед одоо бид нар одоо бас хүүхдэд дүүс ихтэй байсан. Дүүстэй. Тэгээд яг чи маргааш би цэцэрлэгт явахгүй шалгалт ингээ багш том шалгал би толгоонд бөөсдөг штэ яана гэж уулж ирсэн. Тэгээ тэр өдөр бол нөгөө бүх цэцэрлэгийг хамарсан их том шалгалт тэр өдөр ирсэн. Тэгээ би яваагүй. Тэгээ тэрийг яг чи багш би одоо тэр манай багын цэцэрлэгийн багш хэлдэг. Яг тэр өдөр яг чи тэр төвгээрээ бас нөгөө багш нарын үзүүлэлт юм ингээд одоо шалгагддаг байсан гэдэг юм уу? За тэгтээ. Оцгоос бөөсдөө 10 бүх ирээ бүгд багш нар хэлдэг байсан. Одоо хүртэл сандгийн тэгэхээр одоо сайнта модцаж энэ бүгдийг одоо тухайн үед одоо харж ирсэн гэх юм уу мэдчихсэн гэх юм уу тэр үед нэлэхгүй бид нар явахгүй гэхэд ээж аваад дугаал яв гэж явуулдаг байсан. Тэр өдөр би бол үгүй яваагүй гэсэн. Тэгээ манай ээж тэрийг ч гэсэн турсаа ярьж идэг гэсэн. Тэгээд энэ чадамж чинь байнга байж идэг юм уу? Эсвэл тодорхой хугацаанд харагдчихад дахиж сэргэж гин үү? Яаж юм? Хүүхд тахт бол энэ зүгээр ингээд
тодорхой хэмжээнд байсан. Сургуульд байхдаа хүртэл манай ангийн хүүхдүүд тэр үед бид нар чинь плед их уншдаг, шалгалтаа маш их сайн өгдөг. Тэгэхээр за чи надад хэдэн төгрөг ямар плед одоо орс хэлэн дээр ямар хэд гэдэг дугаартай плед ирэх нь хэлээд өгөөч гэхэд зүгээр сууж байгаа. За 19 ирэх шүү, 19 унших гэхэл 19 ирдэг байсан. Одоо хүртэл манай ангийн хүүхдүүд ярьдаг. Тэгээд бид нар байнга одоо нэг сургалттай, байнга давтлагатай, байнга хичээлтэй, байнга уралдаан тэмцээнтэй байдаг гэсэн. Тэгэл за өнөөдөр манайг урлагийн үйлчлэгээр за хэдэд орхон за чи хэлээд өгөл гэдэг. Хэдэд орно гэхэд яг тэдэд л ордог. Тэр хэмжээгээр ч гэсэн одоо бид ингээд одоо би 50 бараг 55 хүрчин. Яг энэ дэгээр одоо нэг төгсөлтийн тэмцээн болдог. Тэгэхээр яагаад ч юм нөгөө тэр юм манай ангийн охтууд хүүхдүүд байдаг болохоор чиний хүрээд ирээч нэг хэдэд орхон ерөнхийдөө чиний байж явал нэг 80 нуруу гэдэг чинь юм бид нар тэгээд тоглохгүй ч гэсэн бид нартай ингээд байж болох юм биш үү гэдэг юм ингээл одоо ч гэсэн хүүхдүүдийн сэтгүүд байдаг учраас тийм ингээл дамнагдал явж байгаа юм болов. Яг ховдих тийм ховд нутгийн бүсгүй байгаа. Тэгэхээр ховдийнхан ч бас энэ гац авьяастай хүмүүсийн бас нэг заримдаа нэг дарих марх гэл нэг тодордог байсан. Тийм юм болсон уу байна? Байлгүй яах. Бага тийм үү? Хадцсан гойсонгууд нь байгаа тийм байна. Тэгдэг. Яг одоо бол бас нэг яваад бол арай өөр болчихж. За Тэнгэрийн сургуульд одоо эхлэхээс нь хоёул байлаа. Маш олон үйл арга хэмжээнд суулаа. Эндээс ер нь юу сурч мэдв, яав одоо нэг цаад нэг мэрэгжлийн ур чадамж чинь хэр зэрэг өсөө гэдгийг одоо ганц дүгнэж хэлэх бол хүн чи. За Тэнгэрийн сургуульд ирэхээс өмнө би бол нэг тийм олон сургалт семинар ч гэдэг юм уу янз бүрийн бүгийн групп янз бүрийн тийм бясалгалын юмар би бол дамжаагүй. Яг цэвэр өөрийнхөө хөгжлөөр би өөрөө л энэ бүгдийг одоо өөрөө таньж мэдэх ёстой гэдэг ч юм уу ийм утгаараа ингээл хашуу нутагтаа өөрөө ингээд өвгдийнхаа хэлсэн одоо энэ тэнгэрээс ирж байгаа энэ тохиол хэлмэрүүдийг өөртөө нэлээд шингэн гэдэг юм уу тэр мөртлөө одоо бас надаар ирдэг хүмүүс та сайн шүү та мундаг шүү гэдэг юм уу ийм юмдаа бас за би нэлээд сайн ч юм уу би нэлээд юу ч гэдэг юм ингээд одоо юу гэдэг өөрийгөө жоохон өндөр дотоод сэтгэл хүмэд жоохон өндөр байсан тий тэгээд Тэнгэрийн сургуульд ороод энэ их сайхан багш нарын хичээл суугаад ирэхээр яг өөрөө хүн болсон. Хүн болох би өөрөө огт хүн болоогүй явж исэн юм байлээ. Тэгээд энэ одоо Тэнгэрийн сургуульд хамгийн түрүү миний би өөрийнхөө биетээр хэрэгжүүлж байгаа гэх юм уу? Эрхэм одоо миний зорилго болгож, эрхэм одоо хүч болгож өөртөө авч шингээс юм юу гэхээр хүн эхлээд өөрийгөө босгох хэрэгтэй, өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй. Таньсныхаа хэрээр хүн бүгдийг хайрладаг юм байна. Үнэхээр өнөөдөр нэг үйл хийчихэд тэрнийхээ араас тэр хүний төлөө, тэр удмын төлөө зарим үедээ нулимс гараад араас нь би өөрийгөө зогсдог. Түүнийгээ бас ингээд асаас холоос ингээд өөрийгөө амьдтахад бас хүн болж байгаа юм болов гэл нэг жоох юм. Ер нь яаж яадаг юм одоо нэг хүний чинь үзтээ үзүүлэн харуулна гэж түмэн амьтад орж гардаг шүү дээ тийм үү. Гэхдээ тэр хүмүүсийн амьдралыг ер нь сэтгэл дотор зураг шиг буудаг юм уу? Яаж буудаг юм? Кино шиг үзэгддэг юм уу? Эсвэл зүгээр мэдээлэл ариадаа сонсож байгаа юм шиг гарч ирдэг юм уу? За зарим нэг хүмүүс ингэдэг. Одоо ингээ зарим байли ихнэр нөхрөө хүчээр аваад ирдэг шүү дээ. За энд ингээ болохгүй та үзээд өгөөч гэх. Нөгөөтөр ингээ сууж байхгүй. Үгүй гэдэг ингээ сууж байгаа. Тэгэн хот нь ихнэрээс нь холдуулаад. За та яг тэгж ингээд эхлэхээр нөгөө хүмүүс чинь үгүй ингэжсэн гарна ингээ буугаад дараа нь өөр нэгдээд зарим цагт ойлаад би яг ийм байна гэдэг зөвлөм байлаа тэгдэг. Тэгэхээр энэ хүн бүхэн нөгөө хүнд муугаа үзүүлэхгүй гэдэг хүн ихнэр нөхрийн тунд ч байна. Тэгээ яг ганцаарн дээр нь тулаад бүх юм ингээ яриад хэлээд өгөхөр өөр ингээд одоо яг бүлийн зөвшөөрдөг. Тэр мань яадаг гэхээр ерөнхийдөө одоо тэр хүний мэдээлэл уншиж шууд өвгдээдсэн өөрийнх нь яг аль удам дээрээс яагаад гэмтсэн юу болохгүй байгаа гэдэг мэдээлэл зүргээ зураг шиг кино шиг гэх юм ингээд шууд харагддаг гэх юм мэдрэгддэг үзэгддэг. Тэгэхээр тэр аль сүгэн дээр гэдэг одоо телевиз удирдлагаар тогтоод зогсоочход ингээс эхлээд энэ хүний удам энэ хүмүүрээ мэдэрээ тас ялтах нь үнээс болж гэдгийг мэдээ тэр хүнийгээ дамжуулж хэлдэг. Зургаж байгаа ингээд гүүгээд урсж байгаа зураглалыг кадрын зогсоож байгаа тэндээс авч мэдээлэл нь тэндээс эхлээд за тэрнээс өчнөө тэр олон мэдээлэл тэр бүгдийг нь хэлнэ гэвэл тэр хүн одоо бүр бүтэн өдөржин яриач тэр хүний
юм. Тийм. Дуусахгүй. Хүний нууцыг харах юм ямар байдаг вэ? Эхлээл ингээл тийм ингээд боддог гэсэн сүултээ болоод тэр одоо бид нарт нууц нь болон нууц биш болдог. Тэгээ тэр хүн туслах үр мэнд байгаа учраас сэтгэл мэнд байгаа учраас яавал энэ хүн хурдан төрхөн одоо тийм зовлонгоос нь салах уу? Яавал энэ үр мэнд зөв болох уу? Яавал энэ хүний зөв болох уу? Гэр бүлийн яаж аврах уу? Сав биеийг яаж идээх үү гэдэг юм уу? Ийм юм руу өөрөө ирэхгүй л ингээл ордог. Тийм. Харин тэгээд тэр хүнийг явсны дараа бол мэдээллийг арчин үздэг хоёр хүмүүс байхгүй болно тийм үү? Тэгэл дараа нэг цагийн дараа та намайг тэгсэн шүү дээ гэхээр юу илээ хин билээ гэдэг энэ ой санамж байхгүй. Гэтэ би энэ өөрөө баярлалаа. Тийм тэрэн дээр л төсөл түмэн амтны зовлон тэгээд яваад тийм. Гэхдээ бас нэг бид нөгөө зарим үед ингээд таксины урд ингээд суучаад хажуур хүн зөрхөр энэ хөөртөө энэ хөөргөө за хүндлэг хүүхдэд хоёроо за энэ ч мос урдаг энэ тийм байх гэдэг энэ өөр ирэхгүй мэдээлэл нэгдэг. Тэгэхээр цаасаа боли би одоо зүгээр л одоо харидаа гэл. Тийм тэгэхээр энэ мэдээлэл гэдэг нь бол ингээд байнга одоо байж идэг. Тэгэхээр хүн болол ер нь их зөв амьдрах хэрэгтэй юм болов. Зөв ярьж явах хэрэгтэй юм болов. Зөв байх энэ л одоо хүн байх учир юм болов гэдгийг Тэнгэрийн сургуулийн хамтлагаас багшнаас үнэхээр гүнзгий ойлгож сурч авч байгаа. Яг нь ер нь бол бас манай одоо эхний олон нийтэд гарч байгаа хүмүүс их юм одоо зөвлөж хүмүүс бол нэлээд сайн одоо хувийн хувьд бол нэлээд сайн цэгцэрж гарч ирж байгаа. Тэгээд таны араас олон хүн гарч ирнэ. Та бол нэг олонний өрөө төмний дөрөв гэдэг шиг. Танараас маш олон хүн өгнө шүү дээ. Тийм Тэнгэрийн сургуулийг анх байгуулагддаг. Хавд нутгийн өсгөө гэл гарч ирэл. Одоо төмний төлөө, олонний төлөө чим байж одоо энэ Тэнгэрийн их оройгүй хэрдмийг түмэнд таниулахад одоо дэм болж тус болж явна гэж яагаад ч би өөрөө тэр дэгч аягтан царигдаж гэх юм өөрөө цаанаас юм хэлж энэ үгийг гэлж явж байгаа. Тэгээд өдөө хүртэл Тэнгэрийн сургуулийнхантайгаа энэ Тэнгэрийн гэгдэж яригдж байгаа энэ их оройгүй хэрдмийг түмэнд таниулахын төлөө зүтгэж явна да. Тэнтэй хамтулж чаддаг байна. За одоо Төмөө минь өөрийгөө танилцуулна. Багш хүн тийм ээ. Тэгээ яаж яваад энэ үйл хэрэг рүү ашиглаж байна? Би 2015 онд нэг Япон явдаг. За. Тэгсэн тэнд очсон чинь ахыг нь нуруу татчихлаа. За. Тэгээд бүр ингэ бүгдийгээд явж болдгоо. Тэгээд тэгэхээр за би нэг 3 хоног л барья. Айгу муудаггүй шиг л тэр үед тэгсэн. 3 хоног бариад ирсэн чинь ах минь өөстөө сайхан болчлоо. Өтгөөлөө тэрлээ гэх. Тэгэл за би өөстөө нэрэ Монголд очиж байгаа л за нэг иймэрхүү юм хий да. Сурыг да гэсэн бодлыг төрж исэн. Гэхдээ айгуу сони яг ийм бариа засал гэдгийг сураагүй. Гоо сайхан ч болоод хүний нүүр илдэг болдоо. Яагаад гэсэн яг нөгөө их л тэр тухай одоо сурах л ёстой байсан байлгүй гэж бодлоо. Бизнес хийх гэх тийм үү? Нэг ясандаа яг л тийм юм шиг байгаа маа. Зүгээр сууж яхаар эмхтэн хүн чи ядаж нэг нүүр царайгаа яваад бас өөр юм болов уу. Гоо сайхан сурлаа, сормоос хийж сурлаа. Өө тэгэл маникюр, педикюр ерөн сураагүй юм байхгүй. Тэр болоо нэг бас ингээд сурах гэж нэр би ч одоо нэг ийм бичвэл эн чинь ч болох юм уу, тэр чинь ч болох юм уу гэж олон тийшээ ингэж гүйжсэн. Дараа нь ер нь л бариа засал сурсан дээр юм байна гэдэг. Яагаад тэр бариа засал хийх болсон бэ гэхээр ингээд нөгөө зарим ингээд хүнийг барихлаар ингээд өөрийн бие дээр ингээд юу ч өвдөд байгаа мэдэхгүй ингээд юм өвдөд идэг байсан. Тэгэхээр одоо энэ одоо минийх л өвдөд байгаа юм байлгүй гэл ингээд бодоод байсан. Яг ингээд одоо бодоод үзэхлээр бас л нэг холбоотой юм бас байгаа тийм. Тэгэхээр одоо тэр хүний мэдээллийг л бас олж. Яа энэ хүний ч одоо энэ өвдөд байгаа юм байна шүү дээ. Яг энэ одоо зүрх бол зүрх. Тэгээ зарим хүний ингээд үгүй зүрхийг ингээд урд нь ингээд барихлаар ингээд уйлмарч юм шиг санагдаад нөгөө дотроос ингээд тэгэд идэг яг юу болоод байгаа юм болоо би одоо яг заримдаа ч өөрийгөө яана би ч одоо галзуурж байгаа болов ч гэж бас өөрийгөө бас боддог байлаа. Яагаад тэгэхээр чи мэдээж хүн ингээд зүгээр байж байгаа л нөгөө хүнийг ингэж барих гал ингэж яснаа учиргүй нүднээс нь улмас гараад ирэхлээр одоо бас сониндоо тий. Ер нь хоёр талд одон байна уу? Бага. Аавын талд ч байна, ээжийн талд ч байна. Чиний барины онцлог бол нэг тийм одоо бас өөрөө бол шал өөр болчихдаг тийм өгдөл. Ер нь одоо өөрөө мэдгүй гарч нэгэд өөрөө мэдгүй ингээд хөдлөн шүү дээ. Хөдлөн тийм үү? Төлөвлөгөөгүй. Байхгүй. Одоо би яг ингээд зүгээр ингээд
Би ч одоо нөгөө оршихуйн хувьд бас төгссөн байхгүй юу. Тэгтээ оршихуйн хувьд нөгөө эмчилгээний бариацлал гэж ер нь ямар юм бэ гэдэг. Одоо гоо сайхны бариацлал маань бас өөрлөлтөө. Эмчилгээний бариацлал оршихуйн хувьд ингээл сурж байхад ингээл багш зааж өгсөн. Тэгээд багшийн зааж өгсөн ингээ хиймэр санагддаг боловч өөр юм хийгээд ингээд гар ингээд өөр юм хийгээл өөр юм бариад эсвэл нэг газараа ингээд удаан ингээд нох ч юм уу эсвэл ингээд гараа ингээд зүгээр ингээд тавиа баймаар ч юм уу тийм мэдрэмж төрөд идэг. Тэгээ ямар сони юм бэ? Уулын багш ингээд за эхнээс нь дуустал нь ямар ч байсан багшийн зүйлийг хийнэ гэл. Эхэндээ тэгэл одоо ингээд бодглохоор зарим үед ингээд нэг хүний 3-4 цаг ч гэсэн барсан үе байгаа байхгүй. Тэгэхээр тэр одоо яагаад багш бол 3-4 цаг байр гэж зааж өгөөгүй л дээ. Тэгсэн хэрнээ яагаад тэр хүнийг тэгж удаан бас барьж байна. Тэгээд тэр хүнийг барьсны дараа ингээд өөрт ингээд нэг айтайхан болчихж байгаа юм шиг. Нөгөө өвдөжсэн юм маань өвдөхөө болж байгаа ч юм шиг. Хүн эрүүл болж байгаа нь мэдрэгдэнэ. Мэдрэгдэнэ. Тэгтээ юм л дээ. Эхний одоо барай хийхлээр тэр хүн мэдээж одоо тэр чинь яагаад гэхэлэр хүний одоо булчин ингээд задлаад ингээр тодорхой хэмжээгээр өөрчлөлт орно. Тэгэхээр дараа нь нөгөө хүн чинь ёосто маргааш нь хамаг бие булраад өвдөөд гэдэг. За тэгээ маргааш нь ирчээд хоёр дахь арай гайгүй болчихлоо гэд. Гурав дахь дээр хүй бүр гайгүй болчихлоо гэд. Тэгэл яг нөгөө нэг бас тэр хүний одоо энэ хүн намайг бас итгэж байна гэсэн бас сэтгэл бас байна л да. Одоо би тэр хүнийг мянга ингээд за энэ хүний энэ өвчнийг одоо ингээд сайхан болгоод өгье гэдэг. Зарим нь болохоор эн чинь бас гайгүй болж ийн гэж бодсон. Зарим нь болохоор намайг бүр өвтгөө аячлаа би дахиж тэр хүн дээр очихгүй гэсэн бодолтой хүмүүс ч бас байна. Тэгин. Манай нэг залуу төмөгөр бариулаад хард аюу шиг бодож байгаад тийсээ хараад нэгсэн. Тэгж их өвдөхөөр яах юм. Үгүй ээ. Би тэгж амар өвдгөөгүй байхгүй. Яагаад тэгэхээр ингээд гар ингээд аюу сонно штэ. Би нэг сартай хүүхдээс дээш барьдаг. Тэгэхэд мэдээж нэг сартай хүүхдийг би старт аюу шиг гэж өөрөөр тэр одоо нэг сартай хүүхдийг ингээд зөв барихад зөвхөн одоо ингээд өөрийнхөө энергиэр барьж байгаа. Арай жоох ингээд нөгөө насаараа тэр хүний одоо биеийн хилэмж одоо ямар байна? Мэдээж зарим хүмүүс чи их туранхай мөртлөө өвчлөл маш их хүмүүс байна. Бүр ингээд туранхай хүнийг ингээд барихлаар өө юу эдээс жижиг юм чи галзах чи гэхэд үгүй тэр хүн дээр чи 3 цаг ч гэсэн зарцуулах цаг бас байна. 2 цаг ч юм уу. Өвчний биеийн өвчний хилэмж ямар байна? Яг л тэр. Тэгтээ айгуусаа одоо ингээд эхний 1-2 бариан дээрээ за ингээд 3-4 цаг хийлээ. Тэгээд за та ингээд дотроос ингээд цаанаас л хилэгдэж байгаа л өнөр одоо хилдэг байлгүй. Зарим хүнийг ингээ барихлаар 3 цаг ингээ баригдлаа. За 1 2 дахь 3 дахь гэл та таныг одоо би 3 барина. Эсвэл 6 барина. Эсвэл зарим хүнийг бүр за таныг бол 10 барих юм байна. 11 барих юм байна гэдэг цаанаас ингээ шууд л ингээ аманд орж ирээд хилэгдчихдэг. Тэгээ аягүй сонио за таныг би нэг одоо 9 барья гэд одоо хэллээ шүү дээ. Тэгэхэд 9 бариад бариулаагүй 3 бариулчаад болчлоо гэх юм бол нөгөө хүн чинь буцаад л ирдэг. Яаж игэл тодорхой цагаар тийм. Одоо нөгөө нэг хуцаа бас байна л да. Айгуу сонирхолтой. Зөвхөн ингээ зүрх ингээ бариад эхэллээ. Зүрх бариад эхлэхээр нөгөө юм чинь за сайхан болчлоо гэд. Тэгээд 7 хоног ч юм уу эсвэл нэг сарын дараа ч юм уу яанаа өөр өвдлөө гэд орж ирдэг байхгүй юу. Тэгээд тэгэхээр зүрх бүр 2000 хоёулаа холбоотой хоёр хэрэгтэй юм чинь мэдээж ойлгомжтой шүү дээ. Тэгээ ер нь бол энэ сүүлийн хүмүүс айгүйх юу хий батгандаа айгүйх баригдчихсан байна л да. Тэгээ тэрнээс болж өвчлөл бас маш их байна. Тэгээд удмын юм бас байх шиг байна. Байх шиг тийм үү? Манай ахмадуудын чинь одоо бас нэг хөл гар зүрх судас гэл ингээл очиж төмөд очиж бариулаад шүтээ зууж байгаад нөлөөсөө гожуулж байгаа зүгээр болчихсон гэдэг. Тэр бас үе мөчтэй холбоотой юм бас байна. Үе мөчтэй ч холбоотой юм байна. Бас зарим хүмүүс болохоор ингээд нөгөө нэг тодорхой хэмжээгээр ингээд нөгөө тайг бариад ингээд таягт тулаад ороод ирж байгаа хүмүүс ёстой нэг 7 бариулаад тайг нь хаяад гаргахлаар зарим нь ингээд эсвэл тэр хүний хайгуу сонин штэ зарим хүнийг ингээд таягтаа орж ирэхэд 3 хоног бариач тайгаа хаяад гарсан хүн байна. Эсвэл 7 хоног эсвэл 9 хоног ёстой л нөгөө нэг хүн хүний одоо өвчний бас хилэмж бас байгаад байна.
сонирхол дээр. Гэхдээ ингээд барих тоолн нэг аюу сонирхолтой. Энэ хүн энэ өвдөж штэ гэж нөгөө зарим нь ерөөсөө миний тим ерөөсөө өвддөггүй гэж хэлж байгаа байхгүй. Үгүй өвддөг гэхэлэр за дараа болно доо гэдэг. Яг л тэгээд буцаал ирдэг. Одоо хамгийн удаан одоо ингээд 2 жилийн өмнө бариулж исэн хүн ирж байгаа байхгүй. Тэгээд нөгөө фейс дээрээс л хайч юм л та. Үгүй чи одоо хайчих бас даалга болчихлоо юм. Би ч нөгөө хуучин бас нэг юуны тэнд Гранд Плазагийн тэнд зүгээр гоо сайхны юу ажлууд үгээс тэнд ч ингээд хүн бариад байж байсан. Тэгтээ ингэж нэг айхтар байгаагүй. Дараа нь тэгээд өөрөө ингээд тал ингээд янз янзаар л одоо энэ үлийг ингээд хийгээ явж байна да. Яг нь төмөгийн онцлог, чиний онцлог өнөөдөө дуртай ингээд шатаж тэр үнд ингээд асаж хийгээд байдаг. Түүнээс үн чинь ингээд ядарлаа, зүдэрлээ, хэцүү байна, хүний өвч авчлаа гэдэг тийм байхгүй тийм байхгүй. Харин ч барьд тос улам ингээд энергитэй болж байгаа юм шиг. За ялгаа гэдэг ингээд бүр дуусгах гэж нэг санаа амрав. Гэхдээ яг ингээд сүүлийн ингээд бариад дуусгахлаар хамгийн сүүлд ингээд нөгөө сүүлийн хүнээ ингээд хараад бариад дуусгахлаар за одоо л нэг амрах болж ингээд тэр үед бол бас нэлээд энерги зарцуулсан ядарснаа л тэр үед л мэдчихэв. Яаж өөрийгөө нөхөн сэргийдэг юм одоо нэг бас хүний орчин зовлонтой зурлагч гэж бас гадагшлуулах хэрэгтэй шүү дээ нууц шүү. Энэ нэг одоо та бүхэнтэй л хамт ингээд уул усаар явж энэ галын тахилга өргөл өргөжийн энэ бүгд бас нөлөөлж байгаа. Тийм. Тэрнээс биш урд нь бол яг ингээд нөгөө хүнийхээ өвчин ингээд авчихад яг яахаа мэдтгүй байлаа. Тэгээ яах юм болоо за ингээд өргөл өргөхдөө дандаа ингээд нөгөө юу хийж өргөдгийг мэдэхгүй. За ингээд өнөртөө их л ингээд буруу өргөдөг байсан юм бэлээ. Тэгээ та бүхний одоо энэ хичээл лекцийг сонсоод бас өөрөө ч сурах юм байна. Хүмүүс ч бас заах юм байна. За бидний хувьд яг хоо ер нь бол одоо орчин үеийн ангаах ухаан гэдэг юм уу энэ салбараас арай нэг өөр ингээд одоо далин дэлхийд альтернатив ангаах ухаан гэдэг тийм салбар хөгжиж байгаа. Яг тэрүүн шиг одоо бидний нэг өвдөөцөөс шалтгаалсан уул усны барай тайвнаас шалтгаалсан ч гэдэг юм уу. За юу гэдэг өвлийн хувийн өвлөөрөөс шалтгаалсан эмнэлэг домлогоор яваад онцлогддгөө идэгдгөө тийм үсэн дээрдэг шүү дээ. Тэгээ тэр салбарт ингээд хүмүүс тусалдаг нэг тийм эдгэрэл гэгэрэл гэдэг тийм төв одоо хүмүүсийн хүчээр маш 10 хүн байгаа нээж байгаа. Тэгээ тэрний маань бас одоо гэгээр саян гэгэрүүлэгчд манай багш нар гэж хэлж байна. Ер нь тийм хүн хэцүү хүмүүс ер нь яадаг юм. Асуудал байна шүү дээ. Янз бүрийн хүмүүс ирж байна. Одоо жишээлбэл эмнэлгээр яваад оншин тодорхой хүмүүс маш их. Зарим нь бол өвдгийн бас шахаатай хүмүүс бас ихэрж байна. Гэтэл энэ цагт бас одоо бөө гэдэг би бөө юм тэгсэн чинь ингээ болохгүй манай удам би ингээ болохгүй гэж байгаа бас ирж байгаа нийт масс хүмүүсийн ихэнх нь байна. Гэр бүл бол одоо манай Монголд үнэхээр замбраагүй. Тийм үү гэр бүлийн асуудалтай хүмүүс маш их ирж байна. За тэгээд энэ өвчнөөх нь оншин тодорхой байгаа хүмүүсийн ингээд хараад үзэхэд зарим нь уул устай холбоотой, өвгдийн удамтай холбоотой. За хүмүүсийг одоо шууд ирэхэд нь хэлээд би төрсөн онсоор өдрөөр нь тоон ухаанаар нь хөөгд ураг өдмө өвгдээцээс нэрсэн өвчний янз бүрийн мэдээлэл нүгдийг хардаг. Тэгэл өвчний оншин тодорхой хүнд бол энэ заавал байдаг. За тэгээ байхаараа дахиад одоо яг хаанаасаа хит хүнээс юунаасаа болчих гэдгийг хардаг. Тэгэхээр тэр цаг яг тэр мөчөөс нь ахуулаад дэмжлэгийг нь одоо заслын гэдэг юм ингээ хийе явах нь бүр илүү үр дүнтэй. Хүмүүс яагаад тэгэхээр тэрийг за нэг 4 5 3 4 хамгийн дээдлийн хүмүүсийн 5 юм мэддэг юм да. Тэрнээс дээш нь сайн судалсан хүн сурах байдгийг сургаар таньдаг. Тэрнээс дээш нь бол мэдхгүй гэдэг. Байдаг. Тэгээ зарим нэгэн тэнхээт аюуны биттэй хүмүүс бол ураг өдмийнхаа тэр 8 дахь үе 7 дахь үеийнхаа удмын юмыг тэр хүмүүсийн нэрийг бас таньж авдаг. Тэгчээд өөрөөсөө архив өсөж шүүдэг. Тэгэхээр яг л тэр нь байдаг. Тэгэхээр тэр хүний нэрэнд таарчаар тэр хүнээс ирсэн өвчин, тэр хүнээс ирсэн тэр буруу үрдлийнх нь гим зэмээс олж энэ цагт өвдөд байгаа гэдгээ бүсэн хөлөө өргөж зөвшөөрчдөг. За тэгээд энэ бол нөгөө талаас бас харилцан сэтгэл зүйн бас холбоос байдаг. За тэгээд за яг тийм байна би яг үнэс манай удам байна.
Магадгүй за яг ийм татамжтай танай удам дахиад одоо жишээл танай удам бол тэр чигтээ хэлэхээр одоо ингээд нас урж байгаа. Гэт ингээд хэлэхээр яг тийм. Тэр юутай холбоотой вэ гэдэг нөгөө тэгэхээр тэт хүү юм чадах юм харуулсан. Гэт хэлдэг. Тэгээ түүнийг ингээд тайлжвал энэ цаг тэр бол устдах бүрэн боломжтой. Ингээд энэ юм хийснээр дараа хамаагүй тэр тангаа угаад тэр имээ угаа яваад хурдан нэлээш бүрэн боломж нь байгаад байдаг. Гэтэл манайх өнөөдөр юу юуны тухайд хүрлэхгүйгээр одоо энэ имээ маш их замбаргүй хэрэглэнээс болоод бас сав бие гэмтэж юм бие өвдгүүд байна. Жохон за нэг 100% гэж бодвол нэг хувьд нөвчин байлаа гэхэд им угаа тэрийгэ бүр 90-98 болгочиход эхэлцэнтэй байдаг. Тэгээд нэг хувьдээ нь яаж нэхэ за бүр эцсийнхэн баримт гэрлээ. Одоо та нарт аврах гарц байна уу? Болж гэнэ үү гэж хүмүүс оройтсан цагтаач ирж байгаа төрлөө. Тийм хүмүүс төмөр яаж тусалж байгаа вэ? Тэгэл ёстой барьж байгаа. Яг л за энд чинь юм байна. Ёстой нөгөө нэг өөрийнхөө одоо мэдэх юм бол яг зарцуулаад хийж та. Тийм үү? Дандаа ихэвчлэн бол яг нөгөө гар ингээ хөдлөөд байдаг. Заримдаа бол ингээд өөрөө ингээд бас нөгөө биш болчтой зөндөө байна. Тэгээ ингээд өөрөө бариад байгаа юм шиг мөртлөө тэгээ ингээд зарим хүмүүс шоолоод идэв. Ой хоолоор ч өөрөө байна. Яагаад гэдэг яагаад ингэж хоолоор ч өөрчлөлт гэдэг. Арай л өөр шүү дээ. Нэг эсвэл хүн болоод байгаа юм. Нэг эсвэл хүн болоод байгаа юм. Дууч яагаад өөр болоод байгаа юм гэдэг. Би бол гэхдээ өөрөө бол тэрнийг бас яг нэг эхэндээ бол гүйцэд мэдтгүй байлаа. Одоо бол бас холбогдож байна. Төмөн шидтэй гэдэг шиг төмөн шидтэй төмөр гэдэг. Бас хов нутгийнхтэй. Энэ баруун халтаан манай баруун халтайхан маш тийм гэрчмдээс ирж тэр нэг тийм далд чадамжууд их тийм хурдтай нэгдэж чадамжийг ихэрж агшгүй нэг харахтай тийм энэ дандаа хүмүүс харахтай гоолтай ховд гэдэг ингээд яваад байна. Яг ч тийм бас нэг өндөр хайрхан уусынхаа ирчмээр давнагдаж хүмүүсийн бас өгөгдөл бас нийлээ өндөр байна. Тэгээ үүнээс холбоотой энэ одоо бус зүүдэд бас манай ховд нутгийн манай баруун зүгийн нутгийн хүмүүсийн өсөд одоо энэ говь аймагуудад байлаа ч гэсэн ирчим бас тийм давнагдаад очсон. Одоо өнөөдөр мэдхгүй би манай аав ээж ховдих л гэсэн. Гэхдээ би бол өмнө говьих гэж ирж байгаа бас өгөгдөлтэй хүмүүс зөндөл байгаа. Тэр бол энэ бидний энэ өвгдийн энэ одоо ирчим өгөгдөл гэдэг бол өсвөдө хаан ч гэсэн хайдгүй. Үргэлж давнагдаж явдаг. Түүнийгээ хүн өөрөө таньж мэдхэл чухал. Сонирхол хайрлах хэрэгтэй болов гэж болж байна манай зэгчтэй. Одоо ингээд бид нар нэг бариач дээр юм нэг үзмэрчтэй очихдаа тийшээ тийг өргөл засал хийгээд ингээд явуулдаг. Иж бүрэн үйлчлэгээ болж ерөөсөж чадахгүй байна. Тэгэхээр би дотоо юм ингээд тойрол хүн тойрол яваад байдаг. Тийм асуудлыг бид нар шийдэх гэж оролдоод байна. Юу тэр хүн ихтэй оншил болж байна тийм үү? Талдаар оншилж болж байна. Барь засаж болж байна. За тэгээд юу гэдэг нь зан үйлт холбоотой засал ном хийж болж байна. За тэгээд сургалт одоо оюун санаатай ажиллахгүй болохгүй тийм. Түүнээс за болч өргөл тийш хараад тийм өргөл тэгээ боллоо гэж болохгүй. Сургалт 3-5 хоногийн сургалт байх хэрэгтэй болж урж байна. За идж байгаа ууж байгаа юм дээр бас дахиад одоо зааварчилгаа чиглүүлэх хэрэгтэй болж урж иж гэх юм. Ингээд нэг хүнтэй нэг дор хаяж нэг 7 хоног ажиллахад тэр хүн ямар ч байсан л өөрчлөлт гарна тийм. Гарал байх. Тийм. Гарна. Тэр бол баттай хэлнэ. Баттай. Тэгээ гарч үгүй юу гэдгээ бид нар бас өөрсдөө өвдөх хоноор ч юм уу өөрсдөө бид шалгаад үзэх бүрэн боломж байдаг. Нэг тийм одоо үйлчлэгээ гэдэг юм уу нэг талдаа нөгөө талдаа бол энэ бид нар бас одоо дараагийн шатанд гарч хөгжих хэрэгтэй. Хөгжихийн тулд шин сорилго, шин одоо юу гэдэг тань хэрэгтэй. Саад бэрхшээл шин асуудлыг шийдэж цаашаа дараагийн шат руу гарна. Энийг бас одоо шинжлэх ухааныхаа байгууллагатай хамтарч маш өргөн том судалгааны ажлуудыг хийхдээ суурь тавигдж байгаа. Энэ хүмүүсийн өгөгдлийг боловсруулалт хийгээд одоо юу гэдэг нь ер нь монголчууд юунаас болоод гэмтээд байна, юунаас болоод өвдөд байна, юун дээр нэлээд анхаарах хэрэгтэй, сэтгэл зүйд нь ямар асуудлууд байна гэдэг тэр бүх зүйлсүүдийг нэг тийм иж бүрнээр нь оншилж гаргаж ирж дүгнэлт гаргаж тэгээд нэг тийм зөвлөмж маягийн магадгүй жил асын дараа ч юм уу ард түмэнд ийм чиглэлээр ингэж нэг ерөнхийдөө баримталж ажиллаж амдаараа гэсэн тийм зөвлөмж гаргах бодлого тийм үү? Тэгж болно тийм үү? Болно.
Тийм учраас ч гэсэн одоо бид нар л олон байгууллага хандж байна л да. Одоо эмэгтэйчүүд шорон байгаа ч юм уу тийм үү? Шиг хүүхдийн байгууллагууд шиг энэ дүүргүүдийн одоо эмэгтэйчүүдийн клуб, эрэгтэйчүүдийн клуб, ахмад насны клубудаас ирээд ингээд сургалт хийгээд бид та нар бидэртэй хамтраад өгөөч гэдэг. Өнөөдөр зөвхөн сэтгэл зүйн чиглэлээр сургалт өгөөд явах нь хангалтгүй. Хүмүүс гэж сонсоод яг сайн тогтоож чадсан тогтооод нэг хоногийн дараа мартчихна. Өгөө нэгэл энэ чихээр болоод энэ чихээр гаргана гэдэг шиг өөр хоорондоо яриад маргааш тийм үр дүнгүй сургалт тийм болоод. Тэгэхээр яг хов хүн бүгд нь хамдаад яг бие цогцсон өршөө цаашлаад ураг удамд юу байна гэдгийг нэг бүрчлэн яриад хэлээд сургалт хийгээд өгөх юм бол хүмүүс тогтж байна, сонсож байна, алдаагаа ухаарч байна. Тийм хүмүүс нөгөө 60 нас хүртэл ухаарлгүй явжаад 61-нд ухаарад хүчтэн гэлээ гэж нэг үг байдаг шүү дээ. Тэр шиг одоо бид нар тийм биш ээ. Бид нар ихтгэн таньж мэдэх хэвээр, тэсэж үлдэх хэвээр. Ураг удамдаа нэг таниулах хэвээр. Бидний багад ээж аав том хүмүүс үгэл чинь гарал гэдэг. Бодгооч мэддэг байлаа шүү дээ. Манай аав тийм ээж тийм гэтэл 3 үеийн намтар яагаад бичүүлээд байсан гэдгийг баг мэддэггүй. Ямар хэцүү юм бэ заавал нэг юм бичгээд гэдэг байсан гэсэн. Гэтэл байдаг байсан шүү дээ. Гэтэл бид нар 3 үе дотор бид нар чи ямар утгын хүмүүс вэ гэдгийг одоо бид таниулж авах хэрэгтэй. Өөр хүүхдүүдтэй ярьж авах хэрэгтэй. Бид нар одоо юм ярих юмгүй болсон. Энэ цагийн хүүхдүүд бас хайрлах юмгүй болсон. Өөрсдөө нэг олон зүйл ангид хуваарлцсан. Одоо альфа үеийн бид нар Z үеийн гэж ярьж байгаа. Тэр үеийн яаж өнөөдөр зөвхөн өнөөдрөөр л амьдарч тэдэд ирээдүйн үнэтсэн гэж байхгүй. Би л өнөөдөр болж байгаа бол миний мөр болж байгаа болоо. Би тэрэн туслах юм билээ хөөх юм уу ядарч цаа энэ чихнийхээ талыг өгчий гэсэн бодол байхгүй. Гэтэл бид нарт яасан бэ гэхээр бүх хүнийг хайрж өргөдөж тийм бид нар тийм ээж аваа бид нар хөөжл тийм байсан. Нийгэмч бас тийм байсан. Гэхдээ энэ шиг баян цавтгалан байгаагүй мөртлөө байгаагаа хувааж иддэг байсан. Гэхдээ бид нар ядарсан ч гэсэн урангад зоргоо уцтай явдаг байсан. Гэтэл өнөөдөр яаж их гоё ч ингээд хамаг байдаг урангад зоргоо уцсан байна. Са би яаж хамгаалах вэ? Тэр уцсан. Гэдгээс ахуулаад энэ цагийн хүүхдүүдэд ээж авд нь сургаад хэлэх юм бол зөндөө байдаг. Тэгээ түүнийг одоо ганц хүн хэлээд юм хүрхгүй байна. Тэгэхээр одоо бид нар тэрнийхээ сургуулиар дамнуулаад олон багш нар бидэрт байгаа. Тийм бүх аймагуудаар бүх дүүргүүдээр яриад энийг заагаад хэлээ явахад одоо бид бүхэн бэлтгэгдээ бэлэн болсон. Өвгдийн ухаан ч гэсэн энэ бас чиглүүлж байгаа. Өвгдүүд хүртэл одоо зүгээр битгий суу. Яг л та нэг аврал хамгаалах ажиллагаа шиг явуулахгүй болохгүй гэсэн тийм мэдээлэл ирээд байгаа тийм. Мэдээлэл ирээд байгаа. Төр өссөн ч гэсэн болохгүй. Төрд гарсан бүх хүмүүс өнөөдөр бүгдийг нь хулгайч гэж битгий шүүгээрэй гэсэн. Өглөө босоод муу хулгайч нар гэдэг яаж төр минь хүчтэй байх вэ? Тэгээ түүнээс ахуулаад бид нар ядаж л бүх ээжүүд өнөөдөр энэ нөгөө зэт мэд болё л доо. Бидний энэ сайхан ээжүүд бүгдээрээ сайхан төр түүнийхээ төлөө төрийн Батбайг гэдэг дээр өргөл ядаж өргөлийнхаа эхний үгийг энэ болгочвол ээжүүд бол олон үг хэлдэг штэ. Даваа минь, бат минь, цэцэг минь тийм байгаасаа гэж. Түүнийх хүмүүс энэ үгийг хэлээд байгаа. Эхлээд төрийн сайхан болчих юм ард минь үнэхээр сайхан болно. Бид нар энийг энэ төрөө бид нар одоо муу хэлж болохгүй. Гэдгээс ахуулаад ярих юм их байгаа. Тэгэхээр яа тэгээ цуурлаар яриа тийм үү? За төмөгийнхаа бас одоо олон түмэн дээр хандаж та нэг айлтураа гэх шиг айлтур байлаа тэгээ сайхан өнөдөр ярих өндөрлөө тэгээ цаашаа хэдүүлээ цуурлаар байнга явах учраас ер нь бол тэгээд нөгөө би ирүүл бол тэгээд сэтгэл хүртэл ирүүлээ шүү дээ. Тэгнь. Ингэж л одоо дуусгая да. За ийм байна. Тэгээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд бас дор утас байх болов гэж бодож байна. Тэгээ албаа бариад ингээд тийм surprise гэдэг шиг тийм ажил хийнэ. Утгуур талхааны энерги гэж байна. Тэгээд тэгэхээр бидний зориос сонирхоод сориод чамаа. Тийм. Тийм ихэд хүрэлцээрээ. Тийм бид бүгд бол хаалгууд нийтдээ